Эрхэм үжигч та бүгдээрээ сайн байцгаана уу? Самбарын сонин дэлгэч та бүхэнтэйгээ жолгож байна. За ингээд өнөөдрийн манай ярилцлагын голч чинь бол өвөр Монголын сургаан хүмүүжил сэтгүүлийн ерөнхий найруулагч, хянан найруулагч Сайн Буян багш. За энд бол манай Ордос хотоос одоо өнөөдрийн манай самбарын сонин дэлгэч Хойморт хөрөлчин ирсэн. Ордос Монгол 2 дугаар дунд сургуулийн захирал Мянган багш. За. Багш бол бас нэг тийм нэг их гоё шүү дээ тийм үү? Ингээд нэг чөлөө болоо. Хэдэн сар ажиллаж байгаад одоо нэг амарна. Чөлөө болчлоо гэхэд нэг л ингээд сэтгэл санаа бүр нэг тавирдаг шиг тэгж мэдэгдэг. Та яаж ийнө вэ? Чөлөө 50 гэж чагаал манай ажил өнөр яраш өргөнөөс өдөр 16 цаг ажил. Англиэр нэ амар их яаралтай ингээд бараг ондоч хэвтэх амбар орхиж байгаад ингэ ажилдаг. Чөлөө хуучгаа болмогч одоо гэртээ харина. Энэ багшийн хуул дээр хэлж багш нар бол чөлөө хуучгаа байх мөрдөө олгомжтой юм амралт өнгөр хэрэгтэй. Гэхдээ энэ асуудал дээр одоо орчмын жилийн байлаач манай сургаан хүмүүст дээр ямар асуудал байнг вэ? Яг багш нарын амралтын чагаан тийм бүрэмсэн өөрөө аж мэдж чадахгүй асуудал шүү дээ. Яаж өргөлсөн сургаан хүмүүжил янж болгоны боловсрал. Энэ боловсролыг бүр чөлөө хуучаа гэх. Яг ёсон дараа бол чөлөө хуучааг бол хуулиар баталсан амралт шүү дээ. Тэрнээс боловсрлаас гадна бас багш нар өөрөө ч гэсэн одоо тэр хүүхдүүдийг одоо ингэ сураа ариун боловсрлын анги баг бүр чөлөөний хуучгаа эрхэлж яд юм. Тэр ч бол одоо ховын одоо тийм эрхлэгээ ховын эрхлэгээ байдаг. Тэгэхээр одоо энэ жилийн ховын эрхлэлийг бол одоо манай гошуу шатан доош хаан бол өндөсөндөө эрхлэх хүн байсан. Эрхлүүлж болохгүй. Тэр нь бол болохгүй гэдэг нь гол нь таныг амар гэсэн ухаагдав юу? Биш ээ. Тийм учраас өдөө биш ээ. Учир нь бол одоо энэ капчн нарын сургаан хүмүүжил дор энэ сурагчийн дараас хөнгөлөх энэ сурагчийн энэ амралтын цагийг баталах энэ бол чухал учир болоод. Сурагчдад бол хандуулсан. Сурагч хандуулсан. Англиэр энэ сурагч уусаа чөлөө хуучгаа сайхан амарх уу наадах уу англи төнөөсөн бойжулт ихсэн. Тэгэд гэрийн ахмууд лавтай тэгэж амруулж чаднуу да. Жишээ нь 8-аар авч гэдэг би хүүхдээ хэрвээ аачаад одоо багш нар амарсан гэхэд би бас аргалаад өөр газар аачиж өгөх юм уу? Тийм учраас. Тийм ухаагдуу та одоо тэгээд гэрийн ахмууд бол энэ хүүхдээ сурахтаар бол онцгой сандарж байгаа юм учир бол ариун байж байна. Би өөрөө хүүхдэд дөнгөж 5 сар бол би ууд мануусын бодлоор хүүхэд авахаас мөрөлгөө бас. Энэ хүүхдээ бол би одоо чөлөөтэй одоо өмнө одоо яаж хөгжих санаатай яагаа одоо өөрөө дуртайгаар бүр одоо тэгээ бодож байхдаа өдөртөө авчраал энэний суруулахыг тэрний зуруулаа үзүүлжлээ. Цаанаас нь бүр тэгж байна. Танай хүүхэд тусламж олохын тулд би та хүүхэдэн бол нэг мөсөн тэрүүн дураар ингэ тавьгүй. Гэлэм чи жорлого таараа дандаа тавьунтай ярилцах сэтгэлээ солилцох. Энэ ажиллаж байгаа юм. Ингээ сэтгэлээ солилцох байдал дараа энэмгээр дамжаад их хүн ухаан бодол санаар ихэ солилцохоор дамжаад аяндаа тэрний чимгчээл дээр төв чангаас суулгахгүйгээр сулаа ярил чаанууд танугийн мэдүүлэх чи энэ нэг бол энэ нэг орон жайг бол заавал алдаж болохгүй. Учир хүний чөлөөтэй ярилцна. Сайн ярилцна. Дэлхийн ертөнцийн мэдээллийг ажилд яруу ингээ чинь хүүгээ чамаа нэг юм энэ яасан бэ ээжийг асуувал чи одоо тэр ярлуулах уу гэхгүй. Сайхан ханамжтай нүүд тайлбар хийгээд эргээд дээр нь медицин сургуулийн дээр тэрөнд баса ертөнцийн үжилт ямар үжилтийн ингээд дурдаад ингээ хологдуулаад тэр чамаа нэг юм асууж явах бол чи хүүхдийг хүмүүжүүлэхэд бол тийх нэг замд өсөд өгчөж. Гар дөрөх орох замыг өгчөж. Сонирхож сэтгэлтэй байдаг шээ. Ингээ асуух юмс бол чи энэ бол хамгийн сайн тагдах гол ирчиж. Тэгэхээр сэтгэл чинжээс авч байгаа хүнээ бол анхаарах хийж байдаг. Анхаарахд бол санамсартай анхаарах бол санамсаргүй анхаарах хийж байдаг. Санамсартай анхаарах нь бол одоо зорилго тараах нь туушгүй байдаг. Хичээлийн гэртээ багш нар анхаарч бага хүүхэд бага сургууль бол нэг 10 минут дом сургууль нь 20 минут чи тэр нэг нэмээс нэг хүн шиг хоринг явагдахгүй шүү. Гэтэл санамсаргүй анхаарах нь бол бүхэл өдрөө хүний дагаж яадаг сөрөн байв. Тэгвэл чи энэ энгийн чинь санамсаргүй анхаарахыг ижилж явал ядархгүй мөрдөө таргын болоо сургаач. Манай баг байхад тэр хичээлийн гівчиг дээр багш нарын хэлсэний мартаач. Гэтэл энгийн чиг ярилцсан тэр нь үлгэрий нэг хэлээ харахад дорон чижилсэн байдаг. Энэ үл сэтгэл чинжээс түүнээ санамсар үгүй анхаарахыг ашиглаад комжил хийж.
Заавал хичээлийн тэн хам дотор юм сурнаас учраас. Ерөнхийдөө энэ чөлөөн хуучанд хүүхдийг боловсруулж давтуулах асуудал бол манай Монгол сургаан хүмүүжил дээр бол ерөнхийдөө хачин их л байгаа. Сурагчийн дараасыг хөнгөлөх асуудал бол хичээлийн цагийн дараасыг хөнгөлөхөөр барахгүй. Нэг ялангуяа чөлөөний хуучааны хуулиар тогтоосон амралт батах хэрэгтэй. Ийм шаардлагатай байгаа. Тэгэл сурагч нар өгөх дасгалын баримжаа, дасгалын тоо бол их хэмжээтэй шүү дээ. Өнгөрсөндөө манай энэ сургаан хүмүүжлээр багш нар бол энэ гэрийн дасгалыг жахан илүү өгөх байдал байна. Одоо бас манай зарим багш нарын энэ тусгааж яхаар энэ дасгал бол жахан аривж байгаа ийм байдал байна. Ялангуяа манай энэ хэвлэлийн хороноос гараж байгаа энэ ном бичиг дотор энэ хичээлийн бичгээ дагуулад гараж байгаа номууд нэлээд арим байна. Одоо уйлж өнө чөлөөн хуучны дасгал чигвэл юу нэх нь алтан унаг юу ч үдэ гэх мэт одоо тийм олон жилийн тийм одоо хичээлийн сурах бичгээ дагалдуулсан тийм ном бичиг үс нэлээд арим гарч ийн гэж. Ингээд нэг үл гэрийн хамт энэ тухай те тусгаалтай зам хүнд болчихно гэсэн байт. Сурагчийн энэ дараас гэсэн би одоо нэг ер нь энэ орчмынхаа үлгээр санаасан. Бас манай найз ягсхан тэр доош юу сүдэрлээ явсан юм уу? Баримтат фильм сүдэрлээ явсан. Тэгэхээр энэ яг сурагч нар тарсан. Тархтай таарж төгсөж байгаа сурагч нар. Тэгсэн чи одоо тэр хүүхдүүд тэр номыг ингээд одоо бүр овоолаас тэр шалгалтын сэдвэнд уур гаргаад ингээд уураад бүр тэн дээр овоолоод бүр номоо бүгдийн бүр ингээд дэшэн доошин жохоод бүр нэг л дээр ингээд тэрнээ бүр ингээд орхиж сэтгэл санаа амарж байна. Тэр үл өстой бүр чаанаас нь бүр энд хитчнээ их дараас авчираа өгсөн тэр хүүхдүүдэд. Тэгэж мэдэгдсэн. Энэ бол дээд дундын шатны байдал ба. Тийм. Анх домд босч юм. Анх домд босоо юм. Учир нь яхаадаг бол одоогийн сургаан хүмүүжлийн дэрх гол асуудал, чухал асуудал бол өнөөх нь бол сурахад дурггүй болж байгаа асуудал. Ягаад одоо тэгээ дурггүй бол манаас тэр үст бол нэлээд дуртай шиг байсан. Ерөнхийдөө энэ дурггүй бол горгүй гэсэн үг байдаг шүү дээ. Тэгээ энэ дурлал хажил бол манай сургаан хүмүүжил өнөөдрийн судалгаач нарт асуудал. Саяхан таагалсан яахаа дурггүй болсон энэ асуудал бол урдаар нь үндэсний нэрийг чухалтай. Дурггүй болсон учраас бол дараас хүндэрсэн. Өсвөр насны хүүхэд наадах чаг байхгүй. Сургууль дээр багш нар ингээд гिचээл альтдын гिचээл одоо 10 хөдөн төрлийн гिचээлээ багш нар бурж байгаа бүр тасгаал үлдээ харахад гэртээ хараад ирэхэд эхээ чихэн бас чамаа барьж аваад басаа барьж аваад татвал суралч болно. Чагаад орлоорт басаа тэр ном хий тэр өөрж байгаа нуруунаас бүр богдор болсон байхгүй юу. Ингээд залуу бага хүүхдийн бэстгийг чинь эргүүлэр байж хаад бол их хүнд дараас өгсөн байна. Түргээр манай chaos нэг үл хүмүүд хэлж байна. Дэлхий дээр манай домдод улс дэлхийн аль нэг улстай нэ сур сургаан хүмүүжлийн нэг хичээлтэн уралдаан хийвэл манай домд улс бүгдийн нэгдүгээр авна. Манай улс төрөв болгоны манай улс нэгдүгээр авчихна. Тэр сур сургаан хүмүүжил цаашаа нэ эдэрчүүдийн сургаан хүмүүжил нийгэмдэр асхны адилтгасаар домдод улсын хүмүүс болохоо байж гэнэ. Энийг ямар асуудал байна? Чугул шин домдос байгуулаад 60 жил болж Ноборын шагнал олсон хүн гараагүй. Ингээд одоо тэтгэр усад хэлж байна. Домд улсын сур сургаан хүмүүжил сайн, гадаад улсын тэр эдэрчүүдийн сургаан хүмүүжил сайн, энэ охир сургаан хүмүүжил залгаач бол хамгийн охир сургаан хүмүүжил болоо гэж ярьж байна. Тэгээд энэнд бол би хэлж яг эсрүүгээр ярьж байна. Манай домд улс манай одоо хэрэглэж байгаа сур сургаан хүмүүжил бол хамгийн муу хийж байгаа. Яахан гэж хэлдгийг бол энэ сур сургаан хүмүүжилд өхнөөс сурах удаар авахыг алаад өргөдүүлээд нэгэнтэй энэ дуршил таашаалгүй болгоод хин дарахсан. Өнөө хүүхэд анх сургуульд ороход чаваас эргүүлэн байсан, дараасгүй байсан, алиа байсан. Одоо тэгүний хамаарад шигэмжлээд бүр одоо ямар ч үүдэл чинаргүй номхон буюу богоол шиг баятай юм болгож байгаа одоо сайн сурагч юм байна. Энүүний жишээлж хэлвэл зарим хүн ойлгохгүй би тэрэнд ярьж ангилсан. Манай нэг насан бол одоо нэг насаар сурах хэрэгтэй. Бараг төмөн майтар гүйхээр үживэл манаас анхны хөдөн энэ тоорыг гүйхтэй бол гэдэг гэж байгаа ч. Яг чи чангүйсгүй. Бүр 100 метрын хурдчаар гэж яах юм. Англи дээр чи 100 метрын хурдчаар чи одоо нэг тоорыг 2 тоорыг 3 тоороор ирэх хүсэл ядаар гүйж гарахгүй. Жашаа гүйж гарахгүй. Чи ихэлсээр ийм хүчтэй гүйлэг гэсэн гол энэ хүн явж байгаа хам чаг орох магадаа явж байгаа нь барч. Англиэр ингээд дараас өгсөн чаашаа энэ бодом огч шим хүчтэй гүйлээс чаашаа гүйх бодгоо одоо амсаа хэрэглэхгүй.
Шалгалтын дүрм бол одоо яг сан тэр чинь 77 шалгалтын дүрм. Энэ өөрчлөсөн тэр жилээ би одоо багшийн сургуульд гарсан байна. Та яг 77 оноо хамаана. Тэрүүн өмнө бол одоо улсын шалгалт гсэн байхгүй. Мэдээлэлээс авсан хүн хүндгээгдэхгүй. Сургуульд харахад одоо нэ шин сурлагын чинь үжихгүй. Энэ гард хөлмөр ихэд өөрчлөсөн байвал энэ үнийг сургуульд ааждаг байсан. Тэгээ одоо хамаахан улсын шалгалтын сөргөөгөө ингээд ороход тухайн улсын шалгалт бол өв өнө нийгэм чадвар төрөө сонгох уу, хүнээ сурах уу, эдэгчэд дайчлахаа тэвнэ төөхнийхээ хувь нэмрэг авъя бол амар их. Энэ бол жохох төөхөн шатунд онцгой үйлдэл үзүүлээд эргээд хэрэг болсон хөгжилтийн жимээсээ дагаад тэвнэ өөсөлт хөгжилт эргээ буурах энэ жимээсаар яваад одоо тэвнээс наажгаа талаа нийгэм хөгжилтийн шаардлагыг дагаж гүйчихгүй буюу ийм байдал илэрсэн байна. Хүүхдүүд ямар шиг хэмжээнд суралцъя гэж бодчих юм да мэдгүй. Энэ удаа бас тэр сурвалжилгаар яваас тэр хүүхэд баг сургууль төгсгийн үед сурвалж ясан шүү дээ. Жижигэд хожим юу хийнэ гэж бодож байна. Би чакрал болно гэтэл ариун хүсэлтэй байжсан тэр хүүхэд. Тэгээ сүүлдээ болоод ирэхэд одоо ингээд бас төгсг болсон. Өндөр дундаа төгсг болоход одоо бас очиад асуусан шүү дээ. Тэгээ одоо ийм ариун хичээл төрөл дотор сурж байна. Тэгээд ийм ариун багш нар байна. Тэгээд одоо аль багшийн одоо чиний хамгийн бахархаж биширдэг багш байна вэ гэсэн. Миний англи хэлний багш. Тэгвэл одоо бас бодож англи хэлний багш нь одоо сайн заадаг юм уу гэж бодсон чи бас биш ээ. Тэг яг та англи хэлний багшийн биширдэг ингэ. Англи хэлний багшийн хичээл дээр бол би нэлээд чөлөөтэй байдгийг л юм. Учир нь би хийдгээ хийж бас болно. Ирэх дургуул бас ирэхгүй байж бас болно. Энэ хэдийгээр одоо багштай ингэж хандуулж хийсэн бол энэ хүүхдийн цаанах нэг сэтгэл бодол нь байж байна. Би нэг яахтаа тэр яг тэрнийхээ санаанд нь бас хүрхгүй шүү дээ. Тийм ба. Тийм ээ тэр эрхэж чөлөөтэй явах сургаан хүмүүжийн арчлалт байх одоо шаардж байгаа. Тэгэхээр чи энэ өдөр энэ хичээлд орохгүй хүүхдий алуудад оруулсан авчир байхгүй юм гэж. Усуу ухад ороогүй өгөхөөр толгойд дарж хэрэггүй. Али өдөр тэр дуртай болоо ирэх ус тэр нөөлөд гарч ирэх. Гадшаа явсан хүмүүс бол дандаа ярьдаг. Манай энэ одоо цэцэн сургаалт дараах сургаан хэмжээгээр их харин учиртай байх юм уу. Тэр энэ дээр бас нэг аймагт тусгаад бас сони цагтал ирүүлсэн байсан. Тэр бол Америкт очиод ингээд ажилласны дараа хүүхдээ юм бол одоо санаа нь бол Америкт аачихад одоо суралцуул санаатай. Учир нь ганцаараа тэнд очисон чи хүүхдээ бас тэнд аваа. Тэгээд энэ дүүл 4-р оноо сурагч. Тэгээд Америкт очсны дараа одоо дагаж хүчрэхгүй юм уу гэдэг эргээд Америкт одоо 3-р онд суулгасны дараа хүүхэд нь бол одоо хичээлийн дэвтрийн тэрийг бүгдийн бүр багштай наач авч үзсэн чинь энэ одоо миний хүүхдийн дундад байхаа сурсан юм. Одоо энэний баг дагаж хүчрэхгүй та нэг юмсан доошоо ангийн бууруулаад гэсэн чинь тэр багш өөр үүж хаад энэ баг сургуулийн хүүхд ийм ариун юм сурд юм уу? Бүр гайхаж авсан. Тийм авсан. Одоохны дэлхийн олонхын хөгжсөн улсын сургаан хүмүүжлийн байдал бүр юм шүү. Энэ бол чи сургуульд ороход дими их тийм онцгой хүчрэг бай. Орчих. Гэхдээ энэ заавал олон жилийн чинь мэдлэг мөрөглөө сурснаа чи төгсөх үед их хүчрэгтэй. Чи үнэн мэдлэг сурсан байх хэрэгтэй. Тийм биш бол чи төгсч чадахгүй. Энэ манай дунд ус одоо андар үндэ яаж хэлнэ? Дунд усын энэ ариун учир явдал тийм сайхан хэвэн маягаар явагдахгүй. Заримдаа дандаа ийм хэлбүү жөлөө болоод уулын санаагаас нь зөрчих юм байдал гараад. Ер нь гадаадын сургаан хүмүүжил бол би үжээд байсан. Би ариун ном үзсэн. Энэ хүүхдийн чадварыг хүмүүжлэх бол хамаг түрүүнд тавьж байна. Би саяхан манай сэтгүүл дээр нэг зохиолыг нийтлээд байна. Тэн дээр бол одоолиад хосны хүүхд. Хүнээ энэ багш нь бол яаж хүмүүжилж байна вэ? Нийгмийн үйлдэл гэсэн хичээл бай. Хүнээ тэр. Нийгмийн үйлдэл гэсэн хичээл. Энэ гитас энэ хүүхд бол чагдаа болох дуртай. Тиймээс энэ хүүхдийг шууд чагдааны төвчөнд явуулж өгөөд дадлаг хэлгэн. 1 сар юм уу 10 20 хоног юм уу чи тэнд очиж суралцаа. Тэгвэл чагдааны төвчөө тэрүүнд ажил тохируулж өгнө. Жамдаар жогсоо. Энэ хүүхэд бол юу жамдаар жогсоод Улаандингийн ягуун явж байгаа хүн Улаандингийн ингэж одоо дайрж зөрчиж байгаа хэм хүн байна уу гэж тэрийг байж байгаа гэж. Энэ хүүхэд 2 өдөр жогсоо олсонгүй юм шиг одоо л байд. Улаандингийн ингэж дураар нь ингэж дайрах юм уу зөрчиж байгаа тийм хүн гарахгүй. Ингээ энэ их л итгэл алдаад 3 дахь өдөр нь гараад орой зогсоо тэр нэг хүн ирээд тэр утсыг алхаад гарлаа гэж. Чи тэр хүн очоод энэ ч одоо торгуулийн баримт хийж өгөн шүү дээ. Гарсаар зөрчдөр торгоно. Ингээд одоо тэр сурагч чинь торгуулийн хаан баримтыг ингэж тасалж аваад өгөөд очоод үзсэн чи багш нь. Багш нь байгаа. Энэ сандарсан. Одоо яа багш нь бия торгоно доо гэж. Дотроо би дунд уул байсан бол энэ багшийг лаптап тавьж явуулнаа. Би лаптап торгоохгүй гэж. Гэтэр одоо л яад Австралиад ийм
тогтоолтой. Чи торгох ёстой заавал. Зөрчсөн хүний заавал торгох ёстой. Ингээ аргагүй багштаа 50 Австраlia жоосны тэр торгуулийн баримтыг таслаа өгсөн байхгүй. Чи одоо их санааж овж байна. Маргааш нь одоо би хайвал энэ багш одоо наймаа яаж хэлдэг юм болоо. Гэтэр маргааш нь энэ багш нь энэ хүүхдийн шугамжилсан үртэн кичээл дээр маш магтаж гинэ. Чи одоо энэ юу гэвэл ажил сайн хийж гэж. Улсын одоо энэ докторыг маш их журамсан байна. Их сайн. Манай сургуулийн хүүхдэн холбогдлохын байгууллагад очиж чи дадлага хийгээд баг дунд сургуулийн хүүхд явуулж хана байхгүй шүү. Тэгэхээр энэ сургаан хүмүүс адилгүй тань энэ дээр байна. Ингэж хүмүүжүүлж гаргасан хүүхэд бол мэдлэгтэй мөртөө чадвартай. Нийгэмд хэрэгцээтэй бол. Одооны хүүхдүүдийг бол бүр шахаа сургааж байна. Тийм ээ. Тэгэд зарим аав ээж уусан бол бас бодож би хүүхдээ ингэ шахаа сургаагүй. Би ингэ сургаагүй. Би яг 90 ондоо би энэ хүүхдээ бүр чөлөөтэй. Чи юу сухад дуртай бол юу гэж сур. Чи яаж чармайг санаатгүй яхаа чармай. Би чамайг бүр хамаарахгүй. Тэгээ хамаг сүлдэн бас болохон байсан шүү дээ. Тэгээд гараад ирсэн чинь энэ аав ээж нь энэ хүүхдээ нь юм сургаасангүй. Жишээлбэл одоо түүл дээр хуурагтэр англи хэл гадаад хэл байдаг юм бүр жаасангүй. Бүр тэрнээ таваар нь ингэ наадуулж хагаад сургуульд оруулж. Тэгээ сургуульд орсон чинь сургуульд орсны дараа эргээд бусад хүүхэд бүр чад. Энэ хүүхэд чадахгүй. Энэ бол үндэн их зөв үжилтэй. Гэхдээ ингэж явж болохгүй. Учир нь дунд улсын шалгалтын дүрмийг өөрчлөхгүй бол чи их сургуульд орох учир тохиолдож шүү дээ. Их сургуульд орох чи сайн хувь болохгүй, сайн шалгуулахгүй болохгүй, тийм ба? Тийм бол сайн шалгуулыг бол одоо яана? Заавал гिचэрийн бичгээр байгаа тэр мэдлэгийг чамайг чотгох хэрэгтэй. Чамайг заавал сурах хэрэгтэй, чэйжүүлэх хэрэгтэй. Ингэсээр энэ хүүхэд яана? Одоо энэ олон төрлийн хичээлд дарагдаад бүх юм маань бол бүр энэ хичээлийн чээж ирэх сурахын дээр явчихна. Тэрнээ өөрийнх нь үүдэн бүтээл чадвар хөгжиж чадахгүй. Шалгалтын дүрм гэж ярил одоо яг аль одоо Мануусын ярьдаг одоо дээд думдад лав байна. Их сургуульд орох. Их сургуульд орох шалгалт. Хамгийн чухал их сургуульд орох шалгалт. Энэ бол эцсийн шалгалт. Чи энэ шалгалтын дүрмийг өөрчлөхгүй юм бол дунд улсын сургаан хүмүүжил сурчин дараас их хөнгөлөн гэдэг хүчтэй. Зарим үедээ бол энэ хоосон яриаг хэлэхэд ахтаггүй. Гэхдээ ийм учир байна шүү дээ. Жишээл манай улсын хэдэн жишээ байхгүй юу? Дэнгзэн хой гэдэг том нэг жичүүр өмгч байхгүй юу? Байна. За тэр хүүхэд чинь 3 төрлийн хичээлийн шалгаад 10% олдог ийм сурч шүү дээ. Өөрөөр хэлбэл тэрний 3 төрлийн хичээлийн хэрэг бүтэмжээр 3-5%-аас дэж харахгүй. Ийм хүүхэд. За жишээл Шанхай хотын Ханхай тийм ба. Ханхай гэдэг хүүхэд бас тийм хэдэн төрлийн хичээлийн шалгаад 10% олдог хүүхэд. Гэхдээ тэр бол зохион бичих дуртай. Зохиол бичих дуртай. Хангай мөнөө 4-5 номтой. Том зохиолч болоод байхгүй. Инглен бол энэ сургаан хүмүүжлийг яаж хийх нэг бол хүүхдийнхээ онцлог тохируулж ямар онцлогтой бол тэр зүйн хөгжүүлэх бол таарна. Энэ бол маш зөв. Тэгээд эргээд тэр нийгэмдэр эргээд бас зогчд дийлэхгүй байна яа. Одоо сургуулийн сургаан хэмжээдэг одоо нэгэнтэй хүртэхгүй. Жишээлбэл тэр одоо манай Монгол хүн бас байж та тэр алтан хаар гээд Монгол шитар наадаг. Тэр аав ээж нь бүр шитар наадаг. Тэгээд тэр хүүхдийн 2 дугаар онд суулгаж байгаа. Сургууль суулгах юм байлгац. Бага сургуулиас нэгэнтэй сургууль суулгахгүй болох. Тий. Тэр бага сургуулиас одоо өндөсөн тэр юб юрийн элит төрлийн юрийн мэдээлэл эжэдэн суран дээр сайн салж ойр тусгаач гэхэд хамаар явах хэрэгтэй. Ийм биш бол одоо их алтарч гарна. Энийг хэмээн элит төрлийн хичээл тусгаар байх мөрдөн бүр хоронтой холбогдолтой шүү дээ. Тийм холбогдолтой. Жээнэ харчаа холбогдоод салж хуаараа югсээр бас буруу жодоод болгомо. Сайхан сайн багш хэлдэг манай улус энэ эмжиг өөчнө бас таны болж байгаа. Олж байна. Чага энэ өөрчлөлт хийж байгаа нь бол бүр энэ төлөө чирмэж. Гэхдээ одоо тэр өөрчлөлт явагдаад одоо шинэхэн бас өөрчлөлт хийсэн. Хийж байна. Шинэ хичээлийн өөрчлөлт энэ нь авч байна. Шинэ хичээлийн өөрчлөлт гол бол сурагчийн дараас өмнө. Энэ дахиж харам одоо бол тарай их сургуульд гарсан одоо тэр хувийн хооронд адилдах юм байсан. Тий. Их сургуульд гарсан хувийн адилдахгүй. Адилдахгүй. Аль жилийн шалгалтын адилдахгүй. Шалгалтын хэрэг хөтөмжөөр сургуулийн сайн мууг өнөөлөхгүй. Сурагчийн сайн мууг адилдахгүй. Энэ нь бол улсаас энэ мэдэрч. Тэгээ одоо саяхан сайн багш хэлдэг шалгалтын дүрмийг өөрчлөх бол манай улсын сургаан хүмүүжийн өөрчлөлтийн явагдаж чадна уу чадахгүй юу энэ суур юм.
Одоо улсаас энэ улсын их сургуулийн шалгалтыг өөрчлөхөд их маргаан байна. Зарим нь бол авахгүй гэж зарим нь авах гэж. Их сургууль давшиж орох тэр шалгалт. Тэгвэл бошид бага анх думдаас дээд думд орох багаас анх думд хорийн шалгалт бол бүр тэрүүнд үйлчилж байгаа. Гагчаа N1 жолоодох баганаар бол богино 6 хүмүүжлийн ихэлж хэн хэлээ болохгүй яа. Англиар өндөөс нь N1 өөрчлөх бошид дагаа өөрчлөгдөж байна. Англиар чи одоо саяхан гэлдэг би дууд бахтай, хөгжил бахтай би дээд думдороо би энэ бахад тийшээ хөгжиж болох юм уу? Учир нь чи энэ шалгалтыг мөдөн хичээл төрлөөс орхгүй бол чиний ирээдүй байхгүй чамаа. Тэгвэл чи заавал энэ жамаар явах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл хүн болгон бүр тооны ухаантай болдог шүү. Тийм тийм. Хүн болгоны бүр хоолж болгож болохгүй. Тэгвэл одоо энэ элдвийн авиас бахад тийшээ явах хэрэгтэй. Тэгэхээр миний тэр улсын усууд ярилцаанд дээд шалгалтыг бол нэг нөөсөн таягдах бас таарахгүй. Таарахгүй. Дээд шалгалтыг бол одоо маягаар тааж бас таарахгүй. Миний үжихээр дээд шалгалтыг бол их сургуулийн гарах үүдэн дээр тавина. Их сургуулийн гарах үүдэн дээр. Ингэж үл яана одоогийн хүүхдийн суур сургаан хүмүүжил их сургуульд орох энэ асуудлыг бол үндэсэнтэй шийдвэрч бүр орд ийлэг. Ийм хэмжээ хүрэх үйс. Одоо ийм их зөрчилдөг нь өгөө болно. Тэгвэл энэ их сургууль орох үүдэн дээр одоогийн тавьж авах бол богино найраа думдаар улсын үндэсний хуулийг хаж өчөж байгаа. Тэр үндэсний хуульд юу гэж байна? Эрхэт дард болгоно абдалхан соёлын сургаан хүмүүжүүлэх хүртэх эрхтэй гэж яагаад чи нэг шалгалт дамж хүнээ эрхий таарж явах бол үндэсний хуулийг өчөж байгаа асуудал. Хүн их сургуульд одоо ариун жилдүүл одоо гिचнээ хүн шалгаж яаж та. Тэр хүнээс бол бүгд бол сургууль сансан сургуультай бол орж ийлэхгүй. Тэр чи хүнээ эрхэт халдаж байна. Халдаж явж байна. Тэгвэл эдгээр сурагч би бүр их сургуульд орох ч хүнээ оруулж харагдав. Ингэж яахад одоогийн байдал бол энэ сурагч нар сур сургаан хүмүүжил байхад одоо үнэн чармайн сурулж байгаа. Их сургуулийн үүдийн алхам багч дараа дээрээс их чөлөөтэй сурах дургу болчих. Их сургуулийн дараас гисэн байхгүй. Их сургуулийн хамгийн сүүлд баримжааг байхгүй. Их юм ажилдаа гэсэн. Их сургуульд явтар энэ нэг хууч хааж амдуу би одоо бас байдаг юм бас сурна гэсэн үг. Тэгвэл энэ шалгалтууд одоо их сургуулийн их сургуулаас төгсөөд яг нийгэмдэр гарах үйлдвэрлэлтэй шалгалт байж байгаа юм. Ингэж бол ариун асууж хийдэн. Одоо их сургууль төгссөн сурагчийн нийгмийн тэр ариун ажил төрөлбөр чамаа шалгаж байна. Тийм ээ. Чамаа шалгаж. Их сургууль төгссөн сурагч юу шалгана? Тэгвэл их сургууль үүдэнд гарах үүдэнд энэ шалгалтыг шалгаж яах нь бол чиний сурагч төгс дийлүү дийлсэнгүй. Дийлэхгүй бол чи их сургуулийн хүрээд 10 жил асууж болно шүү дээ. Тийм үү? Зөвхөн дараас өгч хэрэггүй. Би өнөөдөр би энийг төрлийн хичээлэн сураад дийлүү дийлээ дийлэхгүй гэдэг шин гэж байна. Одоо бол заавал 4 жил чи төгс хэрэгтэй. Төгсөхгүй бол одоо үнэн мэл байхгүй. Хүний шахаа тэн дээр аад ирсэн. Байхгүй да. Одоо улсын туршилтын их сургууль сурагч хэсэгтэй бол одоо та улсын инжилээс гэлээ улсын тэр нэгдэмлэг шалгалтын хувь авахгүй их сургууль шууд тухаараа сурагч хэсгийн туршилтыг хийж байна. Тийм хийж байна. Улсаас энэ үнийг бүр мэдэрч байна. Тийм. Гэтэл дээр нь одоо нэгээр хайчгалаараа одоогийн нийгэм байдал тавсаа ямар тохиромжгүй бий элдгийн учир гарнаа. Ранжилээс туршилт хэлж яг энэ улсын шалгалтаа гээдсэн онцгойч тавтай ийм сурагч бол хүндээс шүүрдэж авч ирэх энэ ажиллагааг хийж өгөхгүй. Одоо та удаан жилийн сургуулийн захирал хийсэн хүн 27 жилийн сургуулийн захирал хийсэн. Таны одоо бодлогоо ширж байгаа учир тийм үү? Тийм. Яг өөрчлөлтөөр бол бас ийм өөрчлөлт бас явагдаагүй тийм үү? Шинэ өөрчлөлт. Одоо шинэ өөрчлөлтөөр ийм хөдөлмжийн өөрчлөлт. Нэг бол үжил санааны өөрчлөлт. Ана хуучин үжил санаагаар одоогийн сургаан хэмжиж олоодож болохгүй. Тэгэхээр хон байгуулах хэлбэрийн өөрчлөлт. Тэгвэл гичээлийн бичиг нь өөрчлөлт. Заах аргын өөрчлөлт. Сурагчийн хэрэг бүтэмжийн үнэн шалгах өөрчлөлт. Чи хүний үнэн шалгах өөрчлөлтөд сайн явагдахгүй бол чи энэмхээр хэн сайн хэн муу гэж адилтгаад ингээд байвал хүн айн намаа тугаад жамаар хөчих. Тэгээд эдгээр өөрчлөлт бол үнэн шалгах, үнэлэх, багшийн үнэлэх, сургуулийн үнэлэх. Энэ дээр одоо ямар шиг яаж шиг чи одоо яаж үнэлэх юм чи дээд шалгалтын хувь үжиг хүний үндэс бол одоо тэр багш нараа одоо бас сая дээд шалгалтаа чангараа одоо чинь дараас басаа ирэхгүй яа. Тийм. Англиар эдгээр өөрчлөлт шинэ хичээлийн өөрчлөлтийн өөрчлөлт шинэ хичээлийн шинэ хаана маа энэ дээр байна. Түүний шинэ хичээлийн өөрчлөлтөө үнэндээ хөлөөл өөр юм биш. Тэр намын 6 хүмүүжийн чиглэлд ордсон аа. 6 хүмүүжил эрхээ биш нэг хэмжээнд одоогчд үйлчнэ. Үйлдэр хөдөлмөртэй нягтаа уйлданаа. Анги цаашаа бол ёсон морал, сорлого, бие тамбир, хөлөмөр гоё сайхан жир бохит талаар хөгжсөн нэг хэмжээнд байсан жалгаамжлагч буюу хөлөмөрчний хэмжүүнэ гэж ингэж ярьж ятдаг. Англиэр энэний сайн иживчч бол бүр болдог. Чайлаар одоо шалгалт дараач 6 хүмүүжил ороо хүнүүд ёсон моралын анхаарахгүй мо хувийн анхаарад одоо биех мод анхаарахгүй чамаа тамира мариуны бодохгүй чамаанаас орлогоор хүмүүнийг хөөгөөд хамуусалд гарсаар дэмий хөдөө байхгүй олон сурагч хаяад ингээд дараа нь бол хэв чинээр 6 хүмүүжлийн гэсэн нэг шинэсдэг ажирсан. Энэ бол одоо намын 6 хүмүүжийн чиглэлтэй бол нэг үндэгийг туушуулахын тулд нэг тэрүүнээс нь бас
дэлгэрэнгүй байсанаас нарийн шиг болгоод авч ирж ийм ажил хийсэн байна. Ингээд энэ Кэп чанарын сургаан хүмүүжил дээр бол гол 3 жил ярьж нэг нь бол бөхөөс сурагчд хандана. Уулын шалгаалт тоглоод чи 1 жил 10 том хүн төгсөлөө нэг хүний авчлаа 9 төмийн хайж байна. Чи олон хүнд хандаж үгүй. Чи чөөхөн хүнд хандах байх нь бол Кэп чанарын сургаан хүмүүжил биш ээ. Чи олон хүний ашиглаж хамгаалсан байна. Хоёрдоо одоо сурагчид бөхөд талаар хөгжүүл. Энэ асуудал зарим хүмүүс бол мэдэхгүй. Бөхөд талаар хөгжүүлэх одоо таны бол одоо чи бол тооё мэддэг хэрэгтэй, зохиолч байх хэрэгтэй, урлагч байх хэрэгтэй, зурагч байх хэрэгтэй. Нэг хүн ингэ ойлгоно. Энэ бол ийм асуудал биш ээ. Бөхөд талаар хөгжөөгдөг ёсон мараа, сорлого, бие, гой саана бахруу хөлмөр эл талаар бүр хөгжсөн байх 6 хэмжээ оноор гэж байна. Нэг ялангуяа сэтгэгчийн зүгээр авч тайлбарлал хүмүүсийн сэтгэгчийн зүуд бол оюуны элемент, оюуны босоо элемент гэж байдаг. Өнөөдрийн 6 хүмүүжил бол оюуны элементийн одоо сэрэх үе, мэдэрэх үе, чэйжиглэх үе, төсөглөх үе, сэтгэх үе энүүний анхаарж энэ юу вэ бодож жаа энүүний анхаар чэйжил багч бүр ингэж аа. Оюуны элементийн нэгэд оюуны босоо элементийн ундгаасан байна. Ингээ гарсан сурагч бол өндөр хувьтай чадвар багна. Тэгвэл оюуны босоо элемент юу вэ? Энэ уг санаа, үйлстэй уг санаа, дан чанар, сэтгэлэг, жорогжин гэх мэт зүйл бол оюуны босоо элемент хамаагүй. Гэтэл хүний биед бол хамгийн чухал болдог. Энэ хэсгийг ундгаасан байна. Агилсан учраас бөхөд талаар хөгжүүлж сэтгэгчийн зүнээс өөдрөө тайлбарсаар байна. Одоо Кэп чанарын сургаан хүмүүжил энүүд орсон байна. 3 дугаар сурагч бол 1 жилийн баярлангүй хөдөлгөөнгөөр чи өвөрдөө нэг чиг хөгжих. Кэп чанарын сургаан өвөрдөө руудун одоо гитар хэлэх монголоор чөлөөтэйгээр өөрийн чадмаа бие чадмаа чанараас нь дуртай сандараас өвсөн хөгжих. Одоо доргуулга оргоос саяханаа сэтгэл дээр ирчихлээ шүү дээ. Дуртайгаар яаж хөгжих. Ийм болгоно гэж. Ингээ басаа явагдаж өгсөнгүй. За одоо шинэ хичээл нөөчдөг чинь нэг хүчтэй. Шууд одоо ингээ нэгээр гүнжигээр өчсөн өстө хаасан амийн сургаан хэмжээний төлөвлөлтийг туушил болгох нэг жилийн гүнжигээр л буюу арга ухаан. Одоо их сургуулийн хүрээнд бол бүр тэр үеэст бол мануусын миний сургууль суужхан үеэст бол баг бүр дунд сургууль одоо янаглан учир байг. Багш нар бол онцгой шиг байдаг шүү дээ. Өдөртөө баг бүр ингээд ирээд ингээд сүн болвол тэрийг ингээд байна уугүй юу гэсэн шиг багтай шиг ирсэн. Тэгээд өөр тийм чанга байжсан. Энэ бол таарахгүй шүү. Би сайн хэл сургаан хүмүүжлийн жимээс даах. Сургаан хүмүүжлийн жимээс бол залуу хүүхэд юм бие сэтгэгчийн хөгжилтийн жимээс даах. Чөөн манаас 25 нас хүрээд янагдах юм мэдсэн болох нь 15 нас мэдсэн. Нэг юм хөгжиж биш үү? Би сэтгэл төршөө хөгжиж байна. Энэ бол жимээс. Чиний судалгаас жимээс бол дагахаас биш жимээс хоригдж болдог. Миний ус сургуульдаар юм чөлөөтэй байна уу? Яг сая ярьсан шиг чөлөөтэй. Би тэр өөрөө болоо энэний сургуульд ингэж баннаа гэж хаалт мэдэн шүү. Ухаагусгүй гэж ухаагусгүй. Ухаагуулж манай би бас нэг өнөөдөр яриагаар гаруй хүмүүс одоо сурагчнаас амьдарч байгаа болохоор нэг юм дээр одоо нэг юм нэмэнд бас дах хэрэгтэй. Үгүй бол ч одоо бас болохгүй шүү дээ. Нэг юм яриалж яана гэдэг. Хөө тэр захираа нь бас ингэ сул тавьчих. Тийм. Хэрэд энэ бол би өнөөдөр дээр хэлж байгаа нэг сургаан хүмүүжлийн ажил дээр жими ёс эхлэж жими ёсын талаар авч их бол энэ бол болдог. Манай бол одоо их сургуулийн хүрээд ураг хэлж байна. Тийм. Их сургуульд хоримж байна. Тийм. Манай улсын одоо энэ мэдэрч байна. Мэдэрч. За одоо би дом сургуулийн зөвхөн нэг элэр хэлдэг учраас бол манай дом сургуулийн урган хуул дом тус урган хуул байна. Чөөл манай эрхэж чөлөө хууль цааж захиалга бат хоорондоо харцаатай. Чи эрхэж чөлөө бол хууль цаажаа давсад эрхэж чөлөө гэж байдаггүй. Чөөл одоо бол чи ураг хэлчихэнэ хуулинд гөрсөнгөө бол одоо хуулиар ярьж ажил ирэх нь. Тэгэхээр энүүний чи зөвхөн ч одоо сайхан чи бол одоо ураг хэлчихгүй. Чиний бол даах нэртэй байна. Хүмүүжүүнэ. Харин чи ийм сурагч болоо нэгээр муу сурагч энэ бол болохгүй. Ингэдэг. Элээ өө чи н ураг хэлж яхах нь гоё бай. Чи бол сайн ураг хэлжээ гэж. Ингэ шаарддаг. Чи ургийн хууль нийчихгүй яа. Тэгэхээр хүнээ энэ учирдаар бол гадаад болох сайхан шийдвэрсэн байсан. Энэ учрыг мэдчихсэн юм. Ямар англиараа саяхан одоо алио учраас хүүхэд жишээл дээрх дурггүй. Дург бол байж бол. Гэтэл одоо тэргээ чөлөөж манай энэ гадаар бас тохирхгүй. Тэ нэг сургууль ингэж хийх уу юус. Хэрийг юм одоо болохгүй.